Аудио тоглоомчийг ажиглах заавар. Бид танд M-Music Player тоглоомчийн үндсэн ажиллах зарчмыг танилцуулж байна. Дуу, хөгжмөө хүснээрээ өдөрдөн тоглоулаарай. Дуу, хөгжим тоглоулах. Сонгосон дуу, хөгжмөө тоглуулж эхлүүлээрэй. Үүний тулд та play төвчийг дарна. Зогсоох, дуу, хөгжмөө төр зогсоохыг хүсвэл pause төвчийг дарж хүссэн үедээ үргэлжлүүлээрэй. Дуу алгасах. Дараагийн эсвэл өмнөх дуу хөгжим рүү шилжихдээ next эсвэл previous төвчийг ашиглана. Дуу хөгжмийн жагсаалт. Таны тоглуулж буй дуу хөгжмийн дарааллыг харах, өөрчлөх боломжтой. Дахин тоглуулах. Хэрэв дуртай дуу хөгжмөө давтан сонсохыг хүсвэл repeat тохиргоог эдвэгчүүлээрэй. Санамсаргүй тоглуулах. Дуу хөгжмийг шинэ байдлаар санамсаргүй дарааллаар тоглуулахыг хүсвэл shuffle гормыг асаагаарай. Дуу хөгжмийн чанга ба сул хүчийг тохируулах. Дуу хөгжмийн чанга ба сул хүчийг тохируулахын тулд volume хяналтыг ашиглана. Дуртай дуу хөгжмөө хадгалах. Таалагдсан дуу хөгжмөө хадгалаад дараа нь дахин сонсоорой. Дууны мэдээлэл. Дууны үг болон уран бүтээлчийн талаарх мэдээллийг харах боломжтой. Дуу хөгжим татах. Дуу хөгжмөө татаж авснаар интернетгүй сүлжээгүйд сонсох боломжийг олгодог тул дуртай дуу хөгжмөө татаж аваарай. Өөрийн микст нэмэх. Дуртай жагсаалтаа уг дуу хөгжмөө нэмээрэй. Дураараа сонс. M-Music